Цагаан. Цэгэр. Шар. Гуралтай шул. Жимслэм да. Тэгээ ер нь шүлтэй бол юм да. Туула. Бүжин туула. Нохоо юм уу? Нохоол юм да. Нэг юм. Гурав. 5. 2 7. Австрал. Маячд. Тэр Яг нэг тийм тогтсон улс бол байхгүй. Тэгэхээр шингээний орнуудаар явж үзмээр санагддаг. 3 өөр хүн, 3 өөр сэдвэр, 3 өөр үзэл бодлоо илэрхийлдэг. одоо удам дэдсэн гутлын удамтай ийм одоо бизнес эрхэлж байгаа хүмүүс. Монгол үйлдвэрлэл, гар урлал гээд манайхан ч өөрсдөндөө тийм нэр өгчөнгүүтэй. Ер нь бол цай яг эрүүл мэндэд хамгийн тустай бүтээгдэхүүн байдаг. Цайг ингээд төрөл төрлөөр нь сонирхтой ууж хэрэгэлдэг өдөрт нэрглээ болцсон ба. Яг дотооддоо үүлж болдго юм байж байгаа. Тэнд чинь хорт хавдраас ширгээлэх бас одоо амны Одоо сая ингээд хоёрын ярин сараа суулжлаа. ер нь бол цай чинь цайны навч чи өөрөө бас нөгөө хоёрын гутлыг одоо үнийг нь бид нар бууруулах хэрэгтэй юм. Дархан бэр байх ёстой юу? За сайн бацхан уу? 92 зочиндоо энэ өдрийн минь хүргэе. За сайн байна уу? 3 өнцөг контентын ээлжит бас нэг шинэхэн дугаар эхэлж байна. Тэгэхээр хоёр зочингоо танилцуулахад за миний зүүн гар талд сууж байгаа эмэгтэй болвол тийм ээ зочлох үйлчлэгээний салбарт бизнес эрхэлдэг. Бас энэ чиглэлээр бас олон жил бизнес эрхэлж байгаа. Бүжин лам гэж ихч минь ирсэн байна. За баруун гар талд маань арьс ширний үйлдвэрлэл одоо гутлын үйлдвэрлэлд бас бизнес эрхэлж байгаа. Энэ чиглэлээр бас удам дамжсан 3 үе одоо дамжсан ийм одоо гар урлал одоо гутлын үйлдвэрлэл бизнес эрхэлдэг. Бас бизнес эрхлэгч Сомхөө зочноор бас ах маань ирсэн байна. Тэгэхээр манай хоёр зочин анзаарсан бах бид гурийн хажууд 3 өөр хэлбэртэй гэрэл байгаа. 3 өнцөг контент бол 3 өөр хүн, 3 өөр сэдвэр, 3 өөр үзэл бодлоо илэрхийлдэг. Яг энийг мань бас энэ гэрэл мань илэрхийлж байгаа. Яг ингээ өөр өөр одоо хэлбэрээр хүн болгон адилгүй, хөлөг болгон жараагүй гэдэг шиг. Тэгэхээр контент эхлүүлж хамгийн ихний сэдвэр бас их сонирхолтой байгаа учраас Сомхөө ахаас эхлэе гэж бодож байна. Та өнөөдөр энэхүү контентд маань яг ямар сэдвээр ярилцахаар ирсэн бэ? Яг бид нар би гутлын чиглэлээр гэж бодож байгаа. Гутлын жир нь ямар учиртай тийм ээ. Тий. Тэгэхээр яг бид нар энэ одоо удам дэдсэн гутлын удамтай ийм одоо бизнес эрхэлж байгаа хүмүүс. Тэгээд яг өвөө маань гутлчин байсан дараа нь одоо дээж маань одоо бид нар байх чинь. За тэгээд одоо дөрөв дэх үе манай хүүхдүүд болсон гутлын яаж урлах тий тэр одоо олон жилийн одоо уламжлалыг цааш нь авч хадгалж үлдээх тий дараагийн үед өгөх ийм одоо бас нэг өв уламжлалын явж байна л да. Тэгэхээр гутлыг бол дээрээс өөрөө одоо мэдээж өдөрт хүн хэрэгэлдэг учраас гутлыг одоо хийх тэр одоо технологи тэр одоо сонгож байгаа арьс материалууд бол бүгдээр нарийн детальтай. Тэгэхээр манай улсад энэ гутлын одоо бизнесийн яг ямар төвшөнд явж байгаа гэхэд бол бас тийм импортыг орлох одоо импортоор авч ийн л дээ бид нар бол. Тэгэхээр бид нар бол ерөөхдөө энэ гутал хийдэг ч гэсэн гутлыгаа ер нь яаж одоо Монголд хийгээд цааш нь экспорт нь гарах вэ гэдэг ийм л бид нар бизнесийг авч явдаг. Тэгэхээр тэр олон жил болсон тэр одоо технологи тэр юм хадгалж үлдээд тэр жил бид одоо олон жил хадаад бас ажилласан л да. Тэгээд тэрийг л одоо ерөөхдөө энэ бизнесийг л экспорт нь гаргах гэсэн бодолтой ийм л одоо үйлдэл эрхээ явж байна. Бүжигчгийн тал дээр яг гутлын үйлдвэрлэл одоо дотоодын хэрэгцээг хангах, за гадагшин гарах гэдэг тал дээр ямар бодолтой байдаг? яг миний бодлоор бол айгу Монгол яг үе дамжсан гутлын үйлдвэрлэж байгаа гар урлалын гутлын бизнес эрхлэлтэй танаг хэрбүүл айгу гой санагдаж байна л да. Тэгээ би яг нөгөө хэрэглэгчийн үүднээс бодохоор манай Монгол гутлууд яг нөгөө нэг хэрэглэхэд айгу чанартай. Яг мэдээж арьс сэрний хувьд бол айгу чанартай байдаг. Гэтэл өмсөд явхад нэг удаан хөлд эвтэйхэн байдал нь жоохон тааруу юм болоо гэж би хараад байдаг байхгүй. Одоо шилбэл ингээд дархан нэг хийчихэд юм уу, дархан нэхнээс би охиндоо нэг нэхийг гутал гээд аваад үцхэд дулаахан гэж одоол авангууд айгу хүнд ч юм уу тий. Эсвэл нөгөө хүүхдээ өмсөө явж яснаа
ингээд хүлд их эвгүй байна, ингээ байна гэл ингээд яадаг байхгүй юу? Би ч гэсэн өөрөө жишээлбэл зарим нэг зуны юун дээр ингээд Монгол гутал яхаар бас л нэг хүлд эвгүй юм шиг санагдаад байсан. Тэгээд энэ ер нь яг одоо мэдээж бол Монголд бол гар урлалын таны зүгээс бол танаа гэр бүлийн хийж байгаа бизнесээс гадна улсын зүгээс нь томоохон үйлдвэрүүд хийгээд энэ яг бол экспорт руу гарахад яг таниулж байгаа юм хөгжиж гарахад бас ч хөндрөлүүд байд юм болов та гэж би хараад байгаа байхгүй. Мэдээж яг бизнес эрхэлж байгаа энийг даван туулж байгаа тий. Яг шалтгаан нь юу байд юм бол? Ер нь манайх чинь шүү дээ. Өөр одоо 1930 онд бол одоо гутлын үйлдвэр чинь одоо нэлээд эхэлжсэн байгаа. Ер нь бол яг урд нь гараар гутал уруулж исэн бол манад монголчууд биш шүү дээ. Гэхдээ үйлдвэрийн төвшин бол 1930-ад оны үед эхэлжсэн байгаа байхгүй. Тэгэхээр чинь дотоодын хэрэгцээг хангаа тэгээд одоо 50 60 он гэл бүр энэ үйлдвэр гутал чинь гутлын үйлдвэр камерат байлаа шүү дээ. Тэгэхээр бүр дотоод экспорт нардаг юм байсан байгаа. Тэгэхээр ер нь энэ гутлыг биш дээ. Бид дотооддоо гутал үйлдвэрлэж байгаа. За яадаг вэ гэхээр за масс гутлын үйлдвэрлэл биш дээ. Одоо энэ цэрэг цагдаагийн ч юм уу гадаа нормын одоо уулуурхад ажиллаж байгаа ажилчдын ч нормын гутлыг хийдэг нэг үйлдвэрүүд байна. Жишээ нь массаар хийдэг. Тэрнийх олон одоо нарийн хэмжээд амжаа одоо юм байхгүй. Ерөөд тогтсон одоо хүний арзмаар тэгэл үйлдвэр төв урлаад тэгэл гаргаад үйлдвэрлэж байгаа байхгүй. Яг тэр Европын одоо алдартай Gucci биш үү? Gucci, Valentino гэх үнэтэй брэндүүд ингээд дэд гараад байгаа. Тэ. Яг тэр одоо Монголд байгаа одоо ямар брэнд ч юм уу, Батд ч юм уу, Монгол ч юм уу нэг гутлын брэнд яг дэлхийд гарч чадахгүй нөхөр биш үү? Тэр ерөөсөө хийж байгаа технологи он удаан жил авч явж чадаагүй болч тэр. Нөгөө Европод ч юм болохоор яг тэр гутлын бизнесийг бол тэр технологи хэдэн үеэрээ дамжигдсан. Тэрийг нь улс засгаас нь бодлогоор дэмждэг. Тий. Бодлогоор дэмжиж өгдөг. Ийм л тогтолцоо байгаа шүү дээ. Яг Англи бид нар яваад амьдарч байхдаа бол тэнд гутлын газар ажиллаж байсан. Джон Лоб гэдэг одоо энэ чинь 250 гаруй жилийн түүхтэй тийм гутлын салон байгаа байхгүй. Тэр бол хатаа хааны одоо Английн ч Америкийн бүхэл дээдсүүдийн гутаа захиалж дэлхий одоорч гисэн захиалж байсан байна. Очиход за нэг 200-300 м квадрат одоо нэг юм байшин биш үү? Тэнд яг л тэр гутлын гараараа яаж гутлыг хийж байгаа тэр процедур яг л нүдэн дээр хүмүүсийн ил өөрөөр захиалагч очлоо. Тэнд гутлыг яаж хэмжээ аваад гараараа гутал уруулж байгаа бүх процедур байждаг. Энэ өөрөө бол одоо тий үүдэн дээр 200 жилийн түүхтэй хаяг адарстай. Тэгээ хүмүүс ч хараад энэ чи юм байш шүү. За одоо бүр 1850 онд одоо хатааны Виктори хааны үед гутал захиалж ирсэн. Тэр гүнтэн одоо хэд ч үтэй. Бүр Майкл Джексон, Элвис Пресли захиалж ирсэн гэл намтад түүхргээд хуудастай байж байгаа чинь. Энэ өөрөө яг тэрийг дэлхийд нүүцээр болдог юм байна. Джон Лобийн нэрийг яг тэр технологи нь Францд байгаа. Эсвэл одоо Туркт байгаа нэг үлддэг юу ч одоо франчайз маягийн мөрөөр зарчдаг. Та нар яг энэ юуны дагуу технологийн дагуу яг энэ нэр усан дагуу энэ гутлыг үйлдвэрлээ. Хэдэн саяар нь үйлдвэрлээ. За тэгээд дэлхийд гарахтаа яг нөгөө Gucci, нөгөө Valentino, нөгөө John Love гэсэн нэрээр гаргаж авчдаг. Хүн бол чи хаана үйлдвэрсний бол хүн хэрэглэж бол мэдэхгүй шүү дээ. Тэгээд ерөнхийдөө бол Valentino, Gucci бол ерөөсөө тэгэл LV брэнд бол хүний одоо толгойд суудсан байдаг. Тэ? Энэ бол брэнд. Хийж байгаа үйлдвэрлэж байгаа бодлогоор тэг дэмжчихэр тэгж бизнес харж гэж байгаа байхгүй. Тэр шиг адилхан Монголын гутлын салбарын энэ одоо бизнесийг бол дэлхийд харахын тулд бид нар мэдээж олон улсын мэдээж уралдаан тэмцээнд оролцохоос эхлүүлээ зөндөө хийж л байна л да. Тэгэхээр бид нар бол 2018-2019 онд дэлхийн мастер гутлын урлаачдын тэмцээн гэж болсон юм Лондонд. Тэнд оролцоод яг ихний жилдээ нэг 17-д орж илүү да. Нэг 65 голчноос. Дараагийн удаа ороод нэг хоёр дахь удаа ороод нэг 8-д орсон. Тэгээд тэр яадаг вэхээр тим урлаачдыг тим тэмцээнд оруулаад тий одоо нэг 5 төгрөглаад нэг нөхөр 3 төгрөг төрүүлж байгаа шүү дээ. Төрүүлсэн тэр гутал одоо нэгдүгээр байжсэн тэр мастер гуталчны гутлыг нь дэлхийн одоо том хотуудаар гэж юу болдог вэ? Аялуулдаг. Одоо хамгийн том одоо ямар дэлгүүр үүдэн централын том дэлгүүрийн одоо том шилэн хоргомдол гэлээд 2018 оны дэлхийн мастер гуталчны урсан одоо урлагийн бүтээл энэ байна. Урлагийн бүтээл шүү. Тий. Урлагийн бүтээл шиг ингээд тавьчихсан дээд нэр устайгаа гэв. За дараа нь одоо гээд Токио, Сөүл, Лондон, Москва, Санкт ингээд нэгдгийн томоо хотуудаар явуулчихдаг юм байна л да. Энээс үүдч нөгөө дэлхийн одоо тэр том үйлдвэрлэгч нар чинь нөгөө хүнтэй одоо тэр гутлуулаач тэр загвар зохион бүтээгчсэн тэр хүнтэй ч контакт авдаг юм шүү дээ. За та одоо манай 2022 оны
гутлын хэв загварын техник юу гаргаж өгөө, дизайн гаргаж өгөө. Тэ. Таны хийсэн дизайнер чинь одоо бид нар шин загвараа өөрчлөх гэдэг ч юм. Тэгэхээр бид нар ер нь бол зорилго тэнд байсан. Ер нь дэтгэл бид гарахын тулд тий одоо томроод явд амар байшимаа гэхэд ер нь бид нар энэ эхлийг тавьчихдаггүй бол болтохгүй байна. Эхлийг тавихын тулд бид нар өөрсдөө хэн бэ гэдгийг харуулах хэрэгтэй. Үнэхээр гуталчтай бол тий. Харуулахын тулд хамгийн гол нь гутлын үндсэн түүхий бүтээгдэхүүн чинь Монгол малын айрслал байгаа тийм үү. Тэгэхээр Монгол улс ч одоо мал аж ахуй их орон яг тэр малын түүхий эдийн боловсруулалтын одоо хөгжил таны одоо энэ бизнес Монгол гутлын экспортод гарах юмд илүү нөлөөлөх болов гэж бодож. Тэр бас тэгээд манайхан чинь арьс ширний яг үйлдвэрлэл дээр ямар бас жоохон зогсон байдаг. Тэгээд тоор болохоор их улс суурьтай нилээ ингээд өөр төвшний юм яриад байгаа байхгүй юу? Би болохоор зүгээр яг өөрийнхөө бодлыг ингээд бодоод сая ингээд хоёрын ярианаас хараа сууж илаа. Монгол гутал одоо Монголын одоо брэнд гутал гэх юм уу тий? Монголын гутлын үйлдвэрлэлийн хөгжлийг ингээд бодсон чинь би бол мэдэхгүй. Гэхдээ манад бол социализмын үед гутлын үйлдвэр байсан гэж ярьдаг тийм ээ хүмүүс. Тэгээд ингээд дотоодын хэрэгцээгээ хангадаг, тэндээс гутал авдаг гэсэн ингээд. Тэгээд тэр үйлдвэрлэлүүд нь хойчлолд ороод ч юм уу зогсоод ингээд дахиад одоо яг тийм нэгдсэн том үйлдвэр байхгүйгээр одоо тэр бараг гутлын үйлдвэрт байсан хүмүүс хувьд гарангуудаа нэг гутлын үйлдвэрлэлийг жижигхэн одоо өрхийн бизнес болоо хувирсан. Тэгээд тэр нь ингээд цаашаа хөгжиж чадаагүй учраас манайх нэг яг том гутлын үйлдвэргүү гэж би ер нь хувьдаа ер нь хүмүүсийн ярианаас л тэгж ойлгож байгаа. Тэгээ яг би өөрөө ингээд бодоо үзэхээр яг манад гутал үйлдвэрлэдэг, гутал гаргадаг гэхээр одоо нэг орчин үеийн загвар дизайнтай гутлыг зах зээлд ингээд дотоодын хэрэгцээг хангах байдлаар тэгж олноор үйлдвэрлэдэггүй байдаггүй. За яг анзаарж байгаагаар манад яг байгаа үйлдвэрлэх нэг уламжлалт тал руугаа нөгөө Монгол гутал одоо хорон бакал юу гэдгийг те тийм гутлнуудад бол амар их байдаг. Тийм гутлнууд их байдаг болохоос яг одоо орчин үед хүүхэд залуучуудад зориулсан яг юм одоо загварлаг гэх юм уу тийм гутлнууд бол ер нь хайгаад олоход хэцүү. За олдохоороо нөгөө нэг цор ганц гэдэг юм уу эсвэл нөгөө нэг 100 ширхэг гарсан ч гэдэг юм уу тийм байдлаараа ч юм эсвэл нөгөө яг Монгол үйлдвэрлэл гар урлал гээд манайхан ч өөрсдөндөө тийм нэр өгчөнгүүтэй яг бүтээгдэхүүн аюу үнэтэй зардаг. Тэрийг нэ одоо ингээд тэр болгон хүмүүс авч одоо хэрэглэж чаддгүй тийм ээ. Иннээс болоод ингээд яг манад ингээд гутал үйлдвэрлэхээр нэг явдггүй ч юм болов гэж би анзаараад идэв. Одоо сошиалор нэг залууч илүүдээ яг одоо эрэгтэй хүмүүсийн өмсөд идэг нэг юм хагас түрүүтэй цахилгаантай арьсан гутлууд идэг штэ. Яг тийм одоо гаднаас орж идэг тийм гутлыг яг ингээд загварын дуурайгаа тийм арьсан гутал хийцэн байгаа ернээсээ гаднаас орж ирсэн тэр гутлын лангуун дээр зах зээлийн үнэлгээ яг манай Монголд хийсэн гэдэг ингээ авах гэхээр нэг дахин нугарсан үнэтэй ч юм. Одоо зах дээр 200 мянгаар зарж байгаа гутлыг бид нэр өөрсдөө Монгол дотооддоо хийсэн үнэтэй 400-450 зардаг ч юм уу. Тэгэхээр нөгөө хэрэглэгч маань хаашаа явах уу? Юуг нь очиж авах уу гэдэг амар сонирхолтой болж байгаа байхгүй юу? Яг одоо Монголын зах зээлд шүү дээ. Одоо зүгээр орчин одоо нэг хэрэгжилж байгаа одоо гоёлын гутлаа тий өдөрт нь өмсдөг гутал. Энэ чинь 100-ны бараг 95% нь импортоор орж шүү дээ. Тий импортоор. За энийг яг дотооддоо үлдэж болдго юм байж байгаа. Тэнд чинь тэр 100-ны 95% чинь биш дээ. За нэг бараг 80% нь хятадас одоо орж байна тэр гутлууд. Хятад бол масс үйлдвэрлэж байгаа. 10 20 биш саяар нь үлдүүлж байгаа. Саяар нь үлдүүлж байгаа чинь тэр өртөг хямдарч байна. Өөрөөр хэл 1 цаг минутанд үлдүүлэх гутлын бүтээмжүүд маш хурдан байна шүү дээ. Маш хурдан үлдүүлж байгаа учраас тэр мөнгө том мөнгө ирж шүү дээ. Тий 5 сая 10 сая одоо гутлын захиалга авч байгаа учраас тэгээ хийгээд бөөнд өгөхөд бол тамтхан гарч байгаа. За энэ сууж байгаа сумгуу гэж нөхөр гутал хийж байна. Одоо яагаад одоо ингэ үнэтэй болчихсон. Өнөөдрийн одоо үйлдвэрлэгч явдаг шүү дээ. Гутал хийн. За нөгөө бүх үнэлгээ орно. Нийгмийн даатгал, татвар, түрээс, цайлан хүнлүү, за материалын зардал. Гэхдээ би ч энэ бас өөрөө юм хийж байгаа юм чинь амьдрнаад байна. Өөртөө зөвхөн 5 савнаад. Ингээд энэ бүгдийг нарийн тооцоход яг л гарч байгаа үнэлгээ тэр. Тэр бол солиорсон одоо тийм үнэлгээ одоо байхгүй шүү дээ. Тэгээ өнөөдрийн Монголд хийж байгаа одоо мөрдөгдөж байгаа цалин бүс энэ нөхцөл байдал чи хийсэн юм бодоход тийм үнэлгээ гарч байгаа. Тэгэхээр залуучууд биш үү? Нэгдүгээр эндээс холдож байна.
үйлдвэрт ирэхгүй. Хайрын цагаа нэг гутал ихэд бүтэн өдөржингөө хийж ирсэнд орвол зүгээр тэндээс байгаа юм худалдаж авчиж ирээд импортын гуталаараа сууж ясна илүү дээр идэг юм хандлага болчихлоо шүү дээ. Энд чинь өөрөө бэлэнжил сэсэг рүү орж ийн заяа. Тэгэхээр энийг үйлдвэрлэгч болохын тулд энэ нэмэл боловлох хэрэгтэй. Импортоор орж байгаа тодорхой хэмжээний гуталн дээр одоо юу хийгээд одоо такс өсгөдөг юм уу? Татвар тий нэмэгч юм уу? Ийм хөө байдлаа. За тодорхой хэмжээний сегменттэй хүмүүс бол мэдээж үнэтэй гутал бол тэр ямар үнэтэй ч нөө одоо 3-4 мянган доллар үнэтэй гутал шүү дээ. Ийм гутлыг хүмүүс аваад өмсчих хүмүүс байна. За тэр одоо мэдээж ардууд тэгж болохгүй. Тийм үстэй тэгж бил үжтэй хүнч байхгүй. Тэгэхээр би бол энэ гутлын үйлдвэрлэл бол Монгол хөгжих бүрэн болцоотой. Бид чинь бараг 100 гаруй жилийн түүхтэй тийм үйлдвэртэй газар байсан шүү. За яг одоо социализмыг тэгээд байсан одоо тэр сайхан үйлдвэр аяанда тэгэл хувьчлалын нэрээр одоо алгууд бол одоо ингээд тэр салбарч нь уналтанд ороод ингээд 2000 оноос эхэлж энэ гутал одоо өөрсдөө үйлдвэрлэх хэрэгтэй гэдэг салбарч нийтээ хөгжиж эхэлсэн байна. Одоо бол мөн ч адилхан дотоодын үйлдвэрлэлийн дийлэх бизнес нь бол тэр гоёлын гутлыг хэсэ илүү одоо масс олон үйлдвэрлэх одоо тэр хангалтын гутлыг үлээдөө одоо ашигтай шүү дээ. Яг тэр төсөвт нь альва одоо үйлдвэр ч юм уу цэр цагдаагийн байгууллага төсөвтөө суудсан хангалтын гутал худалдаж авна гэдэг нэг мөнгө суудсан байна шүү дээ. Тэрэнд нь зориулсан мөнгө суудсан учраас ч худалдаж авах хэрэгтэй үстэй. Авах хэрэгтэй. Тэгэхээр тэрийг нэг одоо Батмод орж юм нэг компани үйлдвэрлэж байгаа байхгүй. Тэгэхээр за билээхэн хийгээд тийш авах өхөл юм чи одоо ийшээ хийчихгээд тэгэхээр нөгөө юу лөө гоёлын гутал руу одоо хандах хандлага чинь аяанда байхгүй ч хэлж шүү дээ. За тэгээд нэг гоёлын гутал хийгээд одоо навч авах юм мэдгүй сарааж авах хин зориулж хийгээд байгаа юм тодорхойгүй. 50 хин авах гэдэг манай Монгол одоо гутал үйлдвэрлэх юун дээр цэргийн ч юм уу цагдаагийн уул уурхаан гутлын үйлдвэрлэл харьцангуй хөгжиж байна тий хөгжиж байгаа юм тий. Тэр энэ ирээдүйд бол тийм байна тий. Монголд үйлдвэрлэсэн гутал өмсөхөд ойртож байгаа гэж бодож мэдэхгүй байж магадгүй. Тэгэхээр үнэхээр үйлдвэрлэж байгаа гутал биш. Тэр чинь угаасаа үйлдвэрлэж байгаа шүү дээ. Үйлдвэрлэж байгаа. Зүгээр яг хуу өнөөдөр цаг хугацаанд дээр бизнесийн юу бодоод одоо энэ ажлын гутлууд, нормын гутлууд ч юм уу тий энэ талд нь илүү төлхөө хөгжсөн байхгүй да. Тэгэхээр одоо би бол чанар нь илүү сайн байдаг. Манайх бол одоо гоёлын гутал үйлдвэрлэж байгаа хүчит хийгээд тавьчихж байгаа гоёлын гутал. Тэгэхээр одоо тэрийг худалдан авах үе чинь бол одоо их юу н одоо хугацаа ч юм уу тий тэр худаан биш дээ. Одоо сардаа манайх одоо 50 гутал үйлдвэрлэе л да. 50 гутал үйлдвэрлэхэд тэрийг чинь сарын худалдан авч байгаа борлуулалт нь болохоор нэг за нэг 25-30%. Тэр чинь надад 70% үлдэгдэл байна да. 50 гутлаас чинь нэг 30 хэдэн гутал үлдээд шүү дээ. Нөгөө мастер үйлдвэрлэлийн гут чи бүгдийг аваа явчих юм үлдэхгүй. Тэгэхээр энэ хоёрын хооронд жаргал үүсэж байгаа биз. Тэгэхээр энэ гутлын одоо юуг бол арай яах хэрэгтэй. Ер нь гоёлын гутлыг одоо үнийг нь бид нар бууруулах хэрэгтэй юм уу? Тэ? Загвар дизайн гоёулах хэрэгтэй юм байна. Ер нь энэ гутлыг авахын тулд биш үү? Хүний толгойд дэм нэг юм оруулах хэрэгтэй. Энэ гутлыг биш үү? Дэлхийд гардаг юм аа. Экспортод. Энэ гутал Америкт гардаг. Тэгэхээр хүний хандлага өөр болно. Нөгөө өөрийгөө доошоо хийсэн монголчууд нэг юм гараад л хийдэг нэ гэсэн нэг юм тийм сэтгэлгээ тийм байдаг шүү дээ. Тэрийг нэвдэх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр бидүүсийн одоо зорж байгаа бодлого бол ерөөсөө Америкт гаргасан бодлоо. Ингээд энэ оны одоо 4 сард бид нар Америкт Сан Францискот өөрсдийн гутлын одоо салон одоо нээх гэж байж байна. Одоо 4 сард гэх баг. Тэгэл эхний сэдвийн маань цаг болвол бүр яваад хэдийн өнгөрөөд нэлээ ялан минутыг авчихлаа. Тэгэхээр эхний сэдвээ энэ хүргээд өндөрлөө. За баярлаа. За ингээд эхний одоо гутлын маань гутал гэсэн сэдвийн дор үйл бодлоо илэрхийллээ. Энэ сэдвээ энэ хүрээд хааглаа. За дараагийнхаа сэдв рүү шууд оръё гэж бодож байна. Тэгэхээр бүжээгч минь өнөөдөр ямар сэдв барьж ирсэн бэ? За миний хувьд л яг хуу одоо бид нар бол ер нь бол цайны тухай. Одоо бидний ус дэлхийд аваа бид нар бол хүн бол ус одоо биеийн 70% надад ус байдаг шүү дээ тий. Усны дараах хэрэглээ бол ер нь дэлхийд цай байдаг. Одоо цайны соёл ялангуяа одоо зочлог үйлчлэгээний салбар ресторан зочид бол зоогын газрын үйлчлэгээнд одоо цайны соёлыг хэрхэн дэлгэрүүлдэг, яаж хөгжиж байгаа гэдэг талаар яг товчхон ярилцахаар ирсэн. Тэгэхээр яг цай ярих гэж байгаа бол би нэг асуултаар эхлүүлэе гэж бодож байна. Би өөрөө их одоо цайсэг хүн. Цай их хүн. Тэгтээс яг ингээд нарийн ширийн соёл юм их судалж үзэж байгаагүй. Монголчуудын нэг цайны соёл, цайны хэрэглээ гэхээр бид нар ч одоо нэг сүтэ цай айгүй их уудаг тийм ээ. За тэгэнгүүт сүүлийн үед бас яг залуучууд хүмүүс
ногоон цай их уудаг болсон байна тий. Янз янзын одоо эрүүл мэндэд одоо чухал ач тустай гэдэг байдлаар нь одоо нөгөө янз янзын л одоо цайнууд бол айгүй олон сонголттой болсон байна. Тэгэхээр хүмүүсээс жоохон нөгөө цайг уухтаа эрүүл мэнд тал руугаа их уудаг болсон байна. Нөгөө талаараа бас яг нийтийн хэрэгцээнд одоо өдөр тутмын одоо гэртээ хэрглэж байгаа ер нь ингээ анзаараад тахт миний ялангуяа эргэн тойронд байна л да. Баахуу цай гэж үүдэг тийм үү? Дүрдэг. Тим цайг хүмүүс айгүй их бас хэрглэж гин. Тэгэхээр энэ бас ингээд яг бас одоо хотоод өнгөр тогтоодог ч гэдэг юм уу бас айгүй сүрэг янз янзын юм их сонсогдохын. Тэгэхээр яг одоо ямар цайг одоо хэрэглүүлэх зүгээр. Яг зөв сая хэлсэнчлээ одоо хүмүүс эрүүл мэндийн төлөө цай төрөл бүрийн цайг ууж ийн гэж байна. Тэгэхээр цай бол яг бидний эрүүл мэндэд бол маш тустай бүтээгдэхүүн. Одоо саяны хэлсэн чинь усны дараа ордог бүтээгдэхүүн гэсэн. Ус бол бидний эрүүл мэндэд номер 1 чухал бүтээгдэхүүн. Та биеийн жингээсээ хамаарад өдөрт нүүн хэдэн 1.5-аас 2 литр ус уух хэрэгтэй гэж зөвлөдөө шүү дээ юм уу. За цайны хувьд ч гэсэн ялгаагүй. Цай бол ерөөхдөө дэлхийд одоо Хятад, Япон, Шри-Ланк, Индонез гэж цайны навч ургадаг бүс нутагт бол төрөл бүрийн цайны навчууд ургаж байгаа. Одоо синча ногоон цайны навчууд байгаа. Тухайн цайны навчийг одоо тухайн тариалангийн бүсээс хурааж аваад цайны чанар буюу тэр юу чинь ерөөхдөө аль бүс нутагт хэрхэн яаж ургаж ийн. Цайны навч чинь нөгөө тухайн жилийн нөгөө цаг агарын юунаас айгүй нөлөөлнө л дөө. Одоо жишээлбэл ялгаагүй дарс гэдэг чинь адилхан винодны үндсэн түүхэд усыг үзэн шүү дээ тий. Тэгэхээр цайны навч чинь үндсэн түүхэд ногоо навчл байгаа. Яг тэр навч нь маш гоё сайн чанартай байна уу гэхээр тухайн жилийн цаг уурын онцлог, тухайн тариаллын бүс, тухайн цайны навчийг хэрхэн хурааж авж байгаа, хатааж байгаа боловсруулалтын явцаас эхлээд тухайн цайны чанарууд яригддаг гэсэн үг. Ер нь бол цай яг эрүүл мэндэд хамгийн тустай бүтээгдэхүүн байдаг. Цайны хувьд бол ер нь бол хар цай, ногоон цай гэсэн төрлүүд байдаг. За цагаан цай, жимсний цай, ургамлуу цай гэсэн төрлүүд бас байдаг. Үндсэн цайны навчул төрөл бол хар цай, ногоон цай. Ногоон цайны хувьд бол яг цайны цай болгон өөр өөрийн давтуу төшгөө онцлог хүний биед нөгөө тохирсон эрүүл мэндийн давтуу төшгөө одоо үзүүлэлттэй байдаг л да. Жишээлх юм бол ногоон цай бол бас юу яадаг? Тураах үйлчлэгээтэй ч гэх юм уу тий. За хар цай бол антиоксидантаар баялаг учраас одоо элдв янз янзын хорт хавдраас сэргийлэх гэх мэтлэн байдаг. Та өнөөдөр хэдэн цай уудыг юм? Өдөрт бол ер нь бол би дийлэхдээ бол номер 1 бүтээгдэхүүн бол усаа уудаг. Гэхдээ өдөрт бол 3-аас 4 аяга цай уудаг. За яг түрүү хэлсэн монголчууд бол сүйтэй цайнд байдаг. Сүйтэй цайны үндсэн ортонд бол бид нар гүрж ногоон цай гэж цайгаа хандлаад тэн дээрээ сүүгээ нэмж уудаг шүү дээ. Дэлхийд бол ер нь гүржийн цай, турк, хар цай, хятад, хятадын, Японы цайнууд бол ер нь айгу алдартай ер нь цай тарил жил чинь айгу олон жилийн түүхтэй шүү дээ. Манай 1500-аад оны дээр үеэс эртний. Сүйтэй цай давс ичдэн шүү дээ. Тэ. Тэр одоо ер нь нөгөө тэр буруу л да. Би бол бурууж үздэг байхгүй. Тэр бол давсны хэрэглийг одоо аль бол багасгах хэрэгтэй бид нар эсрэгээр хоолндоош тэр одоо давсан цайндааш тэр давс гэдэг бол одоо их л буруулж үздэг шүү дээ. Тэрэн дээр одоо ямар юм бидгийг ялангуяа энэ одоо Монголын баруун Монгол аймагч дандаа тэр сүйтэй цайтай давсыг өвчдөг. Унгууддаг. Айхтаа шургуц цай. Үгүй дээрэс нь бид нараас нэг ингээд одоо баахуу цай гэж ярьдаг те. Тэрийг ингээд буцсуусан дүрээд ингээд давсгүй ууж болдог гэрнээсээ ингээд нэг гал дээр нөгөө гүрж ногоон цайгаар одоо харцаа чанлаа гэж тоход тэрийг ер нь давсгүй ууж чаддгүй байх жишээ нэ. Тэгэхээр нэг юм уламжлалт нэг юм байна уугүй юм. Тэр бол яг тухайн хүн бүхний л сонирхлууд гэсэн. Тэр баахуу цай хандлт тэр чинь зөвхөн нөгөө боловсруулалтын аргаар юу яагаад хандлах зорилттойгоор үйлдвэрлэл боловсруулсан байхгүй. Ногоон цай одоо манай Монголд ургаж байгаа бүх эмийн ургамлууд одоо хөвсгөлд бол их тайх цай гэж байна. Завхнаас гэ манай Монгол улс чи өөрөө нөгөө нэг цагаагаар байгаль орчны маш сайхан байгальтай нутаг бүс нутаг болго өөр өөрийн онцлогтой тухайн бүс нутгийн ургамлууд чинь бидний Монгол хүний бие махбодод тохирсон маш сайн давуу талуудтай байдаг гэсэн. Тэгэхээр бид нар бол Монголд ургасан тэр цайны төрөл бүрийн цайнуудаа бол бас ууж явах хэрэгтэй гэж би харж байгаа. Тэр бол өдөр тутмынхаа амьдралдаа бол шидмэс өдөр цай өвдсөн байна. Тэр цайг баян хэрэглэдэг юм бол. Гэхдээ бол энэ яг цай бол манай уламж хэрэглэдэг тэгээд явдаг гэсэн чинь дэлхийд дахинд ч байгаа. Ер нь энэ сүүлийн үед шүү дээ. Одоо сүүлийн 10-аад жил одоо энэ манай монголчуудын ч залуучуудын цай уух соёл, кофе уух соёл бид илт одоо дэвшлээ шүү дээ. Ер нь хаас өгд одоо тухтайгаа шиг кофе. Оо яг тий. Та жишээлбэл одоо ресторанд ороод хоол захиалахаас өмнө
цай ингээд захиалах уух хэрэг цай гарвал ямар цай захиалдаггүй. Цайгаад захиалж сонголт хийхэд танд хүндрэл бэрхшээл байдгүй. За. Ерөөсөө цай захиалах. Лимонта ямар цай бод? Лимонта одоо байх уу цай. Байх уу юм тий. Байх уу цай. За хар цай тийм үү? Хар цай. За яг тэр Оросд бид нөгөө оюутан байхад дандаа Оросуудын энэ хэрэглэн дээр дандаа юу хийдэг. Байх уу цай. Тэгээ лимон зүсчдэг гэсэн байхгүй. Тэгээ тэр дадал одоо тэрний одоо сурцсан ч юм уу тэгээд би ресторан дахаар дандаа лимонтой цай захиалдаг. Тий яг зөв. Хятадд ер нь бол анх одоо тэр ногоон цай, хар цай одоо хятадын ногоон цайнууд үүсээд анх Англи, Европын орнуудад бол тухайн цайны хэрэглээний соёл бол илүү яг нөгөө хөгжсөн байгаа да. Орос хар цай, бааху цайнууд бол бас яг тийм. Тэр бол яг ялангуяа энэтхэг энтхэн бүснүүдэд ургасан Асам, Даржээлэн гэдэг хар цайнууд бол айгүй классик хар цайнууд гэдэг байхгүй юу? Тэгээд тэднэр чинь илүү нөгөө нэг нимбэгтэй, сахартай баяжуулж явахад илүү тааламжтай байдаг. Хар цай нь бол өөрөө одоо шилбэл илүү янзын хорт хавдраас сэргийлэх бас одоо амны хүндийн дэх бөөлний өрөвслийг сэргийлэх ч гэдэг юм уу. Тэр янз янзын давуу талуудтай байдیں۔ Гол нь яг би миний зүгээс таны хэрэглэгчийн үүднээс ингээ харахад жишээлбэл чи нэг каракед орсон байлаа гэж бодъё л да тийм үү. Тэг ингээд хар цай авъя гихчээ гэж захиалга хэрэглэгчийн хувьд бол та бүхэн зүгээр хар цай авъя, бааху цай авъя л гэж хэлждэг байхгүй. Гэтэл тухайн рестораны менюн дээр ямар цай, за ямар брендийн цай, Ахмад, Даржээлэн хар цай, Лифтон тим цай. За одоо Алт хаус, Асам цай ч гэдэг юм тийм юм байдаг гэсэн үг. Тэгэхээр миний зүгээс хүсэж байгаа юм бол мэдээж бол бид нар амьдралынхаа явцад нэг гэртээ гүрж ногоон цайгаа чанаад хар цай, бор цай уун, сүйтэй цай хойлжуулна. Ресторан зочид бол зоогийн газар одоо зочдуудлын үйлчлэгэнд бол бид нар бол илүү нөгөө нэг агсан төвшний ч юм уу яг цаг үетэйгээ хөгжил ягаад хэрэглэгчдийн хувьд буюу ялангуяа энэ үйлчлэг үзүүлэгчдийн хувьд бол хэрэглэгчтэй тухайн цайг яг зөв санал болгоод цайгаар яг зөв үйлчлэх соёлыг бол харцангуйс манай энэ салбарынхан бол илүү хөгжүүлж байгаа л да. Тэгээд нэг талаараа яг миний одоо эмзэглэж авдаг гэх юм нэг зүйл бол жишээлбэл би ингээл найзуудтайгаа караокед ороход пивний гүрүүшгэнд одоо саний хийсэн нэг бааху лифтэн цай ингээд дүүрэн устаа ингээд өчтдөг байхгүй. Яг манай монголчууд бид нар ерөөсө хинж эмзэгэлдэггүй. Ер нь бол та нар ч гэсэн тэгжэлсэн баг тий. Бараг нөгөө хэмжээнд нэг асуулт биш байж магадгүй л ахaltaа. Гэхдээ одоо би өөрөө цайнд дурлагч хүн одоо цайны соёлыг ресторан юунд ингэж яваа учраас тэгэж болохгүй байхгүй юу? Зочноо үнэлэх ёстой. Би хэдийгээр караокены бизнес паб ажиллаж байгаа ч гэсэн пивний гүрүүшигт шар аргайл үйлчлээч. Надад цай өгтөө цайны аяганд л тэр цайгаа үйлчилж өгөөч л гэж айгу хүсдэг. Гэх мэтчлээ энэ бол зашлах үйлчлэгийн салбарт бол цай кофений уух соёл болвол энэ бизнесийг эрхлэгч бид нэр одоо танд санал болгоно. Та бол ороод хар цай лимонта авъя гэж хэлэхэд бол тэр рестораны менюн дээр 3 төрлийн хар цай байдаг байхгүй. За жишээлбэл Royal Earl Grey хар цай бол жишээлбэл Ceylon хар цай нөө бергаментийн тосоор баяжуулсан гой үнэртэй гой зөөлөн хар цай байдаг. Асам, Даржээлэн гэдэг өөр төрлийн хар цайнууд бол ингэ байдаг. Тэг ерөнхийдөө би өөртөө бодоод үзсэн чинь ресторанд ороод суугаад байна шүү дээ. Яг тэгэж одоо зөвлөгөө өгдөг байхгүй. Тий. За 10 рестораны нэг л өгдөг өгчээсэн баг. Яг ямар цай вэ гэж асуужсэн баг. Тэгэхээр тэр меню дээр чинь тэр олон одоо ногоон цай ч одоо 2 төрлөх, 3 төрлөх. Хар цай чинь болоо яадаг бас ахаа 4 5 төрлөх байна шүү дээ. Тий. Тэгэхээр тэр сонголт илүү яжиж одоо үйлчлэгийн цай соёл маань илүү хүн төрөх гэдэг шүү дээ. Тэгэхээр би лимонта цай гэж захиалахад тэр хүн надад одоо би өөрөөсөө одоо тэр цайгаа хилж явах чинь яг тэр одоо грей явж лээ тэр Earl Grey тийм лимонта тийм цайг авна шүү гэж хэлэх юм бол одоо бас нэг өөрийнх нь цайныхаа одоо соёлыг ч юм уу те мэдлэгээд хилж явах чинь нөгөө талаас нөгөө байгууллага бол рестораны үйлчлэгч бол за танд 3 төрлийн одоо лимонта амттай юм цай байна ийм төрлийн тайлан сонгох вэ гэж санал болгох хэрэгтэй болохоос биш хоолоо санал болгодог болохоос биш цайгаа ингэж санал болгож ирсэн хүн бол баг байхгүй. За 10 ресторанс нэг байгаа баг. Гаатай ногоон цай гэж байдаг штэ. Би гаатай ногоон цай за эсвэл нөгөө нэг цагаан гаатай цай бас айгүй сүүлийн айгүй их таалагддаг болчиход уугаад байгаа. Тэгэнгүүт энэ дээр одоо жишээ нь гаатай ногоон цай гэж штэ минт. Энэ дээр төрөл гэж байх уу? Би ч одоо ороод нөгөө миний байхгүй. Ер нь бол яг цайна тухайн цай болгон ч өөрийн гэсэн баяжуулсан юу та. Ногоон цай бол үндсэн юу нь бол жасмин цэцгээр баяжуулсан, синчаа ногоон цай, ногоон навчиг гэдэг байхгүй. Тэгээд боловсруулалтын явцад одоо жасмин цэцгээр баяжуулсан бол жасмин цайтай, гааг баяжуулсан бол гаатай ногоон цай энэ төр гэж болчихж байгаа. Ногоон цай ярихад бол ер нь бол
Ер нь бол цай чинь цайны навч чинь өөрөө бас нөгөө нэг кофеин одоо кофе уухад бид нар кофеинтэй гэж тий кофеинтэй авахгүй одоо сэргээх үйлчлэгтэй гэсэн үг. Хар цай ногоон цай. Тийм болохоор одоо шилбэл цайны хувьд хар цай ногоон цайг илүү оройн цагаар уух хэрэггүй. Яагаад тэгэхээр та нэг сэргчин. Одоо оройн унтахаас өмнө та нэг хар цай уугаад ногоон цай уугаад яхан бол нойрч өрөхгүй ч байх магадaltaй гэсэн. Ер нь бол оройн цагаар бол илүү нэг ургамлын цай зүгээр одоо чи цагаан гата цай ч юм уу эсвэл жимсний цай ч юм уу тий тэрийг сайхан хандлаад уугаад байхад бол эрүүл мэндэд чинь тустай дархлаагч нь дэмжин тий жимсний цайнууд бол харьцангуй нэг витамин С-гээр баялаг байдаг шүү дээ. Ямар жимстэй байна те тэрнээс хамаараа тийм байдیں۔ Тэгээд энэ шүү дээ. Одоо мөн адилхан бас гээд үйлдвэрлэгч хүний хувьд шүү дээ. Би хараад байгаа байхгүй энэ Монголын одоо цайны үйлдвэрлэл бизнес ер нь ямар будгийг мөн адилхан би миний харж байгаагаар шүү дээ. Энэ бид нэгэд ажиллаж байгаа одоо ингээд бүгдийг импорт хийх нь те липтон гэдэг одоо тэр чинь түлхүү импортын цай авч шүү дээ. Одоо манайх бол одоо имарт одоо захиалаа гэж бодоход тэгэл импортын цай авч байгаа юм. Монгол цаг нэг Монгол цаг гэдэг бол яг толгойд нөгөө дээвийн нөгөө гүрж нэгэн цаг чанж байгаа сүйтэй цайгаа хийгээл гэж нэг ийм их ойлголт байдаг. Сүүдийн энэ одоо юугаар бол мэдээж хүслийн тайх цагт орж иж штэ. Ингээ байж байгаа юм байна. Тэр энийг яг хүнд одоо бидэд миний өдрөл уудаг тийм цай одоо болоход бизнес болгоод ер нь ямар одоо юу вэ? Тэн дээр бол юу л яах гэж хараад байна. Манай Монголд үйлдвэрсэн цайнууд бол яг манай Монголын нөгөө нэг нутагт ургасан навчууд шүү дээ. Ургамал одоо боролцгон, нохоо хушуу, эрүүл мэндэд хэрэгтэй эмийн ургамлуудыг хатаагаад тэднийг савсан цайнууд байгаа байхгүй. Одоо шилбэл Баатарван янз янзын цайнууд байгаа шүү дээ. Монсын гаргаж байгаа бүх цайнууд уушигны цавирлах цай тэд нар ч ерөөсө манай Монгол улсад ургаж байгаа бүх ургамлуудаар айгуу гой цайнууд хийсэн юм аа. Энэ бол бид нэр яг эрүүл мэндэд дэмжих үүднээс. Яг одоо жишээлбэл та бидний хэлээд байгаа одоо хар цай, эрэлгээ, асам, даржилан одоо липтин шиг ч юм уу тийм цай яхад бол тэр ногоон цайны навч ч одоо тэр хятад, Япон, Шри-Ланк энэтхэгт ургасан ногоон цайны навчийг олсруулаа үйлдвэрлээл ингээд савлна гэсэн үг байхгүй. Тэгэхээр манайд нэг түүхэд нь бол байхгүй тийм. Яг мэдээж тийм бизнесийг бол хөгжүүлэхэд нэлээд юм болох байх. Яг тийм үйлдвэрлэл бол би зүгээр хавтаа тэгээд сабагдаа бодос хэвтүүдэд нэг л тийм яг болгохтой. Бид нар чи өөрсдөө сабагдаа бодлоо хийгээд одоо хэрэглэгчдэр яаж чи нэг юу ах вэ бас зөндөө зөвлөгөө авсараад тэгээд үйлдвэрлэж байгаа хүн чи бас жимийг хараад тэр талаас зогсож байгаа байхгүй. Тэгэд хөслийн таг гэхээр хөсөл өөрөө ямар гоё одоо юутэй байгальтайгаа зөвлөдөг. Тэгээд тэрнийг одоо хийж байгаа сабагдаа бодосон ч юм уу нэг тийм авъя гэсэн юу байдаг байхгүй. Яг хөө тэр эмийн сангаар очиж одоо ярьж байгаа тэр Баатарван ч юм уу дэмжгийн зөвлөлтөй хүмүүсүүд аваад ингээд уугаад байлж байгаа. Ер нь бол тэгээд одоо ингээд нэг анзаарэгддэг штэ. Яг нөгөө нэг одоо хэрэглэгчийн хамгийн нөгөө анхны сэтгэл их чухал штэ. Аливаа бараа бүтээгдэхүүн юмыг сонгож авах тийм ээ. Сав баглаа бодлоос өсвүүлээд тэнгүүд том сүлжээдлүүр рүү оронгууд ингээ хөөх ингээ шилэн хоргонд хийцэн нөгөө нэг цайнууд байж идэгтэй цайны ургамлууд одоо үзүүлмэгээр ч юм уу. Тэгээ ингээд нөгөө нэг бараг ингээ амтлагаатай тэгээ та ингээ задлаа те үнэрлэж үзээд одоо гаатай жимстэй үүдээ үнэрийн бас тааламж авч байгаа ингээ цайгаа сонгоод грамлаад авдаг. Тэгээд аль цайг ямар үед хэрэглэх үгээд ингээ айгуу гоё тайлбарлаад өгчдөг одоо тэр нөгөө худалдааны менежер нь тийм ээ. Тэгээ тийм үйлчлэгийг айгуу гоё байдаг учраас би ер нь ингээл том дэлгүүрүүд рүү орохоор яг тэр цайныхан тэргүүр явдаг. Тэгээ ингээд хүмүүс яг ямар үйлчлэгийг авж ийн ямар цай сонирхож ийн гэд хажууд нь өөрөө нөгөө авахгүйдсэндээ ингээд сонсоод хараад ингээ анзаараад байдаг. Тэгэхээр хүмүүсийн бас цайны соёл нэг үе бодвол дээшилцэн тэгээд цайг ингээ төрөл төрлөөр нь сонирхдог ууж хэргэлдэг өдөрт нэрлээ болцсон ба. Манайд болохоор яг өөрсдийн ингээ хэрглэж байгаа цай гэхээр дандаа яг л нэг эрүүл мэнд тал руугаа байдаг. Түүнээс ингээ нэг үнэрлэх, харах юм нэг гоо зүүн юм тал дээр манайх их ажилтдаг юм шүү. Яг мэдээж энгийн хүмүүс өдөр тутамдаа бид нар бүх юмыг бол тэг суралцсан гэж бол байхгүй шүү дээ. Тэгэхээр яг хуу миний зоол бодолж байгаа юм бол бид нар шууд ресторан юм уу кафед ороод цайны газар нэг уралтай шүлэг 5,000-аар идлээ гэхэд ресторанд тухайн хоол одоо шүлэг тийм 8,000 10,000 байлаа гэж бодъё л жишээ авах. Яагаад тийм байлаа гэхэд тэрэнд чинь маш олон юмнууд шингэж байгаа шүү дээ. Тэрүүн шиг л та гэртээ дэлгүүрээс нэг дүрдэг бааху цай аваад уухад бол 3,000-аар авч болно. Ресторанд ороход ресторан дүүжлэх цайны төрөл болоос өөр байх хэрэгтэй байхгүй. Харин нэг
тухайн ашлах үйлчлэгээний салбарт одоо яасан арай өндөр зэрэглээ, арай чанартай бүтээгдэхүүн. Ресторанд одоо цай аваад уухад бол 4,000-аар ч юм авч явж байгаа та бүхэн. Гэтэл тэр нь бол зүгээр дэлгүүрээс та 3,000-аар 1,000 төгрөгөөр авах цай хүчин хэрэгтэй пакет өөр цай амар ер нь одоо. Тэгэхээр рестораны бизнес эрхлэх буюу зочдлын бизнес эрхэлж байгаа хүмүүсээс тэрийг ялгаж рестораны менюндээ үйлчлэх цай маань одоо зүгээр энгийн цай байх уу, ресторан зочдлын үйлчлэгэнд тохирсон өндөр зэрэглэлийн чанартай цайгаар үйлчлэх үү гэдгийг сонголтоор бас илүү бас хөгжиж байгаа. Тэгээ илүү цаашаа хөгжөөсөө гэж бас миний хувьд бас хардیں۔ Тэгэхээр нэг үе бол шууд л нэг лифтинг гэл байж байгаа юм шиг. Тий, хоёрдугаарт бол яхаа хэлэхэд нэг цай болгон ч өөрөө гэсэн татвар тушгүй амттай. Гол нь тэр нь юунаас ихээр нэг амттай цай гоё уухад хүн хамгийн эхлээд одоо дар суухад бол хүн ингээд хундгандаа хийчихэд хамгийн эхлээд өндөрлөх мэдрэмж, дараа нь уугаад ууж явах амтлах мэдрэмж, уусны дараах мэдрэмж гэдэг ингээд айгүй гой юмнууд байдаг шүү. Тэрүүнтэй адилхан цай кофе уухад ч гэсэн бас яг тийм байдаг. Гой цайг хандлаад эхлээд үнэрлэж бид нэр анхны мэдрэмжээ аваад уухад ингээ бас шал өөр амтанд ингээ амтлах мэдрэмж ууцны дараах одоо тэр цайны навчны юу ингээ таны хэлний тагнаад ч юм амтагддаг байхгүй юу? Яг ресторан, кафе, кофе шопт ороход авж байгаа таны цай бол яг л та тэр ресторан, кофе шопоос 5,000-аар авж байгаа цайны мэдрэмж бол тэрийг та мэдрээсэй гэж бас хүсэж байгаа. Тэрийг мэдрүүлэхийн тулд яхаа вэхээр тухайн цайг нөгөө хандлах хугацаа буюу ус айгүй чухал байдаг. Хар цайг бол жишээлбэл 85-аас 90 градусын халуун усанд хандлаад одоо 4-5 минут хандсны дараа уухад бүрэн хандлагдчих жах жишээ нь. Ногоон цай бол өөрөө 75-аас 85 хэмээн усанд хандлаад 1-2 минутын дараа бүрэн хандлагддаг. Гэтэл бид нар бол яадаг вэ гэхлээр яг өндөө бол ногоон цайг ингээл янгууд нь дээрээс нь манайхан буцлан халуун ус хийждэг. Тэнгүүд зарим хүмүүс ногоон цайнд дургүй байдаг байхгүй. Яагаад тэгэхээр ёо энэ чи ямар гашуу юм бэ ногоон цай чи муухай. Ногоон цай муухай гэсэн ойлголттой байдаггүй. Ногоон цайнд дотроо та боддоо синча цай, жасмин цай, лунчин цай ийм юм бэ. Та яагаад дургүй байхаар үгүй нэг гашуун байгаад идэг гэдэг байхгүй. Тэгэхэд л тэр яаж нэхэр хандлах буюу тухайн зочинд үйлчлэх аргаа бид нар алдсан. Буцлам халуун ус хийчихэр ногоон цайны навч өөр түлэгдчихдэг байхгүй. Тийм болохоор ногоон цайг та 75-аас 85 хэмээн усанд хандлаж уух юм бол синча цайны навч, жасмин навч ингээ өөр цайг уухаар өөр л амтдагдаг. Урамлын цай, жимстэй цайны хандлах хугацаа нь жишээлбэл 85-аас хэдэн градус, 100 градус байдаг. Тэгэхээр та дэлгүүрээс бараа авахдаа бид нар бол одоо ингээд дэлгүүрээс угаасаа хүнсний аюулгүй байдал бол ер нь айгүй чухал асуудал шүү дээ. Миний таны хоолоогоор орж байгаа бүтээгдэхүүн болгоно л бүгдээрээ мэдлэгтэй байх хэрэгтэй болчиход байна тий. Ус авсан ч энэ хизээ үйлдвэрлэгдсэн, ямар шүлтлэгтэй, ямар ус уу, цай авсан ч нөгөө хандлагатай хэдэн хэмээн усанд хандлах уу гэл ингээл юмнууд байгаад байдаг. Яг хөө би ягаад зочлох үйлчлэх салбарт одоо ингээд цай, кофений үйлчлэгэн дээр бас илүү ажилтдаг болох дээр тэр талаасаа л юм хэлээд байгаа л да. Тийм бид чинь ялцчгүй ногоон цайнд чад халуун ус хийчихэд тэгээд ногоон цайг зарим хандлагдаг шүү дээ. Хандлагдаг гэж байгаадаггүй ямар удаан хандлагдаг гэж цай вэ гэж юм уу. Би бол тэгж хаяа тэрнээсээ болдго юм уу яа. Арай гэж хандлаад уухаар гашуун байгаад байдаг. Гашуун байгаад. Тэнгүүд нь тэрнээс нь нэг тийм одоо өөрийн чинь сая ярьж байгаа шиг одоо байдлаас шалтгаалаад ер нь ер нь байх цайхаас урж игсэн юм хүү сонголт явуучих жишээ. Байх цайг нэг 3 дүүрлээ хандлаглаа гэж ирсэн. Технологийн одоо хийгээгүй. Шууд одоо 100 градусын халуун усыг шууд түлээж ичгээр чинь тэр бүрэн нөгөө амд шинтэн түлэгдээд одоо гарчихгүй байх. Тийм. Тэр яг нэг практик тал яг онлайн юунаас бол тэгээ цайны сургалт соёлоод нэлээд амарлаа л да. Би бол зүгээр яг суралцах хэрэглэгчийн үүднээс л бас тэгж л саналуудаа хэлж байгаа тийм. За бүжээгчтэй маш их баярлалаа. Маш хэрэгтэй бас сэдвэр одоо ялангуяа орчин үеийн залуучууд бас мэдж яхад илүүдгүй ер нь л хэрэгтэй сэдвэр бас тийм ээ. Багчсан мэдлэг. Цай бол бидний эрүүл мэндэд хамгийн тустай бүтээгдэхүүн шүү. Усаа сайн уугаараа, цайгаа сайн уугаараа л гэж хэлдэг. Альва цайг уухдаа хамгийн түрүүнд хэдэн градуст хандлахыг мэддэг байх хэрэгтэй юм. Зөв одоо технологиор гэх юм уу те. Зөв дарааллаар хэрэглэх юм бол ямар ч зүйл одоо хүний биед мэдээж им аршаан болж шингэдэг гэж ярьдаг. Тэгэхээр үнтэй зөвлөгөө өгсөн бүжээгчд баярлалаа. Цайны сэдв энэ хүрээд хаагдлаа. За 3 өнцгийн маань 3 дахь сэдв хөтлөгч надаас гарна. Тэгэхээр энэ нэлээд эргэлзээтэй одоо маргаантай сэдвэлтэй. Тэгэхээр энэ дээр бас өргөдөж ирсэн хоёр зочныхоо бас үйл бодлыг сонсъё гэж удаад яг энэ сэдвийг сонгож авсан байна. Дархан бэр байх ёстой юу? Энэ одоо цол хэрэгэмж гэдэг маань шагнал. Одоо энэ өргөмжилдэг энэ байдал. Дархан бэр одоо 3 хүү төрүүлэхээр тийм ээ.
За 3 охин дараалал төрүүлсэн бол уран барьж гэдэг юм. Нэг юм байдаг. Яг энэ зүйл энэ одоо цол шагналаад энэ хүндлэл гэх юм те. Энэ зүйл юу н байх ёстой юм уу? Байх л ёстой. Байсаар ирсэн чинь би бол нэг татгалздаг шүү дээ. Дажгүй сэдв биш. Дажгүй цол хэрэг юм шиг санагддаг шүү дээ. Бүжигч өөрөө хэдэн хүчтэй. Би ч нэг охинтой л доо. Манай дүү бол дархан бэр 3 хүү төрүүлсэн. Мэдээж бол яг миний зүгээр үүднээс харахад би бол нэг сайн мэдэхгүй л байна. Ямар ч байсан эмэгтэй хүн гэдэг их хүн болно гэдэг бол одоо маш одоо сайхан гэх юм уу маш том үйл бүтээлж хийж байгаа юм шүү дээ. Хүнийг хүн болгоод өсгөн гэдэг. Тэрэн дотроо хүү байна уу, охин байна уу, хэдэн хүүхдээ намаагүй тий. Гэхдээ бол мэдээж бол эмэгтэй хүн хэд төрөх, хэдэн хүүхд гарахаас хамаараа 3 хүү гэдэг бол ер нь бол яг миний зүгээр харж байгаа бол тухайн айлын одоо эрэгтэй хүүхд чинь нэг голонтын залгадаг тий. Эрэгтэй 3 хүү бол бас л ингээд тийм учраас мэдээж тэр хүүхдтэй тээж төрүүлж өсгөж байгаа их хүнийг хүндэлж болвол тархан бэр гэж өгж байгаа нь бол цаашдаа улам хэцүү юм тохиолдсон ч гэсэн улам хүчтэй байгаараа зоригтой байгаараа гэдгээр урамшуулж яаж байгаа л цол хэрэгэн болов гэж харж байна. Би бол. За мэдээж бол бас 4 охинтой, 3 охинтой хүмүүс ч байгаа. Тэр хүмүүс ч гэсэн 4 охинтой болох юм бол алдарт их гээл ингээл одоо өгдөг шүү дээ. Миний одоор яг тэр цол хэрэгмүүд бол эмэгтэй хүний хүндэлсэн, эмэгтэй хүн бол хүүхд төрүүлж өсгөж хүмүүжүүлнэ гэдэг бол маш том хөдөлмөр байдаг учраас тэрийг нь үнэлж байгаа л зүйл гэж бодож байна. Тэгэхээр бол тийм цол хэрэгм байх л зүйл харж байна. Цонхоо Би сая хэллээ л дээ. Эмэгтэй мэдээж их хүн 4 хүүхд төрүүлсэн. Одоо энэ бол байсан тийм алдарт ихтэй. Манайд Монголд л байгаа шүү дээ. Тэр бол тэр байх гэсэн. Дархан бэр гэдэг цолны хувьд бол нэг тийм яг уламжлалтайгаад хүн бид чи хиллэгтэй байдаг байсан шүү дээ. За дархан бэр ээлж хилдэг тийм. Тэгээс тусгайлд нь тэн зориулсан одоо дархан бэр гэсэн цол тийм одоо юм бол би бол тэрний л хэрэггүй л шүү. Манай ч одоо цол тэмдэг тухай яриад байна шүү дээ. Хүн биз дээ. Яг цол тэмдэг одоо тэгээд яг 3 хүү төрүүлсэн хүнийг дархан бэргээд ингээ хүндлээл те. Тэр тийм ээ. Бусад бэрүүдээсээ ялгаад ч юм уу те. Энэ нэг 2 охин гаргаснаа араас нь 3 дахь нь одоо хүү гарцсан. Уг нь охин гарсан бол уран бэр болох байлаа гингүүтэй. Манай эн чинь 3 хүү гаргацсан учраас дархан бэрч гэдэг юм уу. Ийм зүйл одоо байх ёстой юм уу гэдэг байдлаар суугаад байгаа байхгүй юу? Гэхдээ тэгэл яаж хандах нь тухайн хүний л ухамсар байна шүү дээ. Тэгэж нэг одоо шилбэл би ингээд ээж хүн байлаа 2 охинтой юу лээ? Бэр ихэр чинь бэр талаа ярих нь шүү дээ. 2 бэр маань нэг нь 3 хүүтэй, нэг нь 2 охин, нэг хүүтэй байхад дарах 3 хүү гаргасыг илүүд үзээд нөгөөхөө илүүд үзээд байх нь бол миний л ухамсарын л асуудал байх. Тэр бол тэгэхээр тэр бол хиллэг бол байгаа. Тий. Хиллэг тэр уламжлалт одоо дарахын бэр гэсэн тэр хиллэг одоо нэр томьёо гэж болохгүй шүү дээ. Хиллэг үзсэн бит шүү дээ. Дарахын бэрээ. Тий, нэршилж юм тий. Хүндлэлийн л одоо нэг хэлбэр юм да. Тэрийг бол одоо нөгөө бэр нь 3 хүүхдтэй охин төрүүлсэн байх тэрнтэй харьцуулж одоо тэр манайх энэ тэр гэсэн юм бол тэл байх дэмэл ерөөсөй байж боломгүй асуудал чинь хүнийг жилгуулан газуурах үзэл нэгдүгээр хоёрдугаар тохор хэлэх үнийг одоо тэр хүн өөрийнх нь ухамсар асуудал болчихсон. Тэгэхээр би бол тэр санаад байна. Энэ сэдвийн хүндсэн Мартагийн хувьд юу гэж бодож байх ёстой юу? Яг зарим хүмүүс мэдгүй ч юм уу манай хоёр бол мэддэг баг. За дархан бэр 3 хүү дараалж төрүүлсэн нэг айлын одоо нэг нөхрөөс гэсэн үг шүү дээ тийм ээ. 3 хүү дарааллуулж төрсэн хүнийг манай монголчууд эрт дээр байс дархан бэр гэж хүндэлдэг. Тэр хүнтэй маш хүндлэлтэй харьцаж ирсэн одоо нэг хадам талаас нь гэсэн үг шүү дээ. Нөхрийнхэн талаас их хүндэлдэг тэр хүнийг. За учир шалтгаан нь юу гэхээр нөхрийнхөө удмыг ингээ үргэлжлүүлэх гал голомтын сахих. За дээрэс нь одоо бид нар чинь нөгөө нэг монголчууд чинь ингээ дайн байлтай хийдэг одоо дэлхийг ноёлж исэн улс учраас нөгөө нэг эрэгтэй хүн хүү төрүүлнэ гэдэг бол маш их хүндлэлийг хүлээж исэн. Учраас 3 хүн ингээд дарааллуулаад төрүүлнэ гэдэг бол тэр одоо нөхрийн талын удамд маш их том одоо бэлэг өгж байгаа. Маш их гавьяа оголж байгаа гэдэг үүднээс нь бол хүндэлдэг дархан бэр гэж цолж одоо дууддаг одоо тийм уламжлалтай, тийм хүндлэлтэй байсан. За бас нэг мэдээлэлээр дархан бэр болох юм бол одоо хадам аавынхаа яг дараа нь ордог хүндлэлээр хадам ээж мэжээсээ илүү одоо нөгөө тэр удамд нь хүндлэгддэг. Ямар нэгэн баяр ёслуулахад хадам аавынхаа яг доор нь одоо суудаг. Тэр дээшээ суудаг одоо бэр хүнийг тэгж амир хүндэлдэг байсан байх нь шүү дээ 3 хүү төрүүлсэн.
За энэ уламжлал маань ингэж одоо явсараагаад манайхан ч одоо сүүлдээ одоо энд яг одоо миний л одоо бодол шүү. Нөгөө нэг шагнал янз бүрийн одоо нэг медаль, ингрийн тэмдэг юмд нэг хэсэг дурлж ирсэн шүү дээ. Нэг хэсэг л одоо нөгөө нэг мод, тренд ингэртэл юм зүүж ивэл гоё болсон. Тэгээд энэ үеэр гарч ирсэн юм уу одоо нөгөө дархан бэр, уран бэр гэсэн юм ингрийн тэмдэг. За тэгээд нэг өргөмжлөл юм өгдөг болоод нэг хэсэг ингээд хүмүүс шуурсан. Одоо бас цаг үе өөрчлөгдөж ийн дээрээс нь нийтээрээ нийгмээрээ гендерийн асуудлыг их ярьдаг болсон байна тийм ээ. Тэгэнгүүтээ одоо нэг ингээд хүнийг ялгарлан гадуурхаж байна гэдэг байдлаар энэ дархан бэр уран бэр гэдэг зүйлийг одоо хүлээн зөвшөөрөхгүй байх эсэргүүцэх юм тохиолдлууд маш их болсон байна. Тэгээд тий гендер хүнийг нөө ялгаж гин болохгүй одоо хүүсээр ялгаж гин хүүхдүүдийг нь ялгуурлаж гин тэр нөгөө нэг эмгтэй хүнийг өөрийг нь бас нөгөө ингээд одоо төрөлтийн байдлаар нь жирэмслэх байдлаар нь ялгуурлаж гин хүнийг одоо бие физиолог юу гэдэг юм тийм ээ. Энэ зүйлээр нь ялгуурлаж гин гэд нийгэм сошиалд бол амар энийг эсэргүүцэж гин. Одоо аймгийн хилээд их нэг аймгийн засаг дарга нөгөө нэг дархан бэрүүдэд одоо тийм шагнал өгнө гэд нэг төсөвтөө суулгасны сошиалоор сэвээд энэ асуудал сүүлийн үед нэлээд их хөндөгдөж яригдлаа л да. Миний бодол бол хүндлэл байх ёстой тийм ээ. Энэ зүйл байх л ёстой. Энэ бол манай одоо нэг уламжлал за энүүгээрээ нэг монголчууд одоо чи дархан бэр бол чадаагүй нэг айгүй хүчирхийлэл гадуурхаад исэн юм бол нэг байдаггүй байх гэж анзаардаг юм тийм. Энэ зүйл бол энэ одоо ингээд өргөмжилж байгаа зүйл энэ одоо ингээд зүйл бол ерөөсөө хүний л одоо төрийн нэлгээр ухамсарын л асуудал тийм ээ. Тэгэхээр яг уу үнэхээр ингээд байх ёстой л зүйл одоо байсаар ирсэн байж байгаа юм чинь одоо улс үндэстэн болгоныг уламжлаа хадгалж үлддэг шүү дээ. Тэр хүндлэл нь байх ёстой байхгүй харин тэн дээр нэмээд яг бүр тэр шагнал юм тэмдэг болгоод ингээд энэ чинь л одоо утгаа алдчих шүү дээ. Альва бүхний утгаа алдчих. Альва нэг улам дэвргээд нөгөө нэг үндсэн мөн чанарыг алдагдуулаа хийчихэж байгаа байхгүй тийм ээ. Тэгээ тэрнээсээ шалтгаалж одоо юу хүндээ саний ярьж байгаа аймгийн засаг дарга одоо дархан бэрэж шагнал гардуулдаг ч гэдэг юу гэсэн үг. Тэгэхээр энийг юу юм одоо бас л нэг улс төрийн юм одоо юмд ашиглаж байгаа юм те. Энэ үл юус байхыг боломжгүй байх. Тэгээ тийм юм төсөвтэй суулгацсан байна. Төсөв болоод тэр чин бүрдгийг загнуулсан. Энэ дархан бэр гээд байгаа энэ зүйлийг болохоор тэгэл нэг улсын төсөвт суулгаад нөгөө нэг сонгогдсон гишүүн юм уу нэг дарга нь очиод гардуулаад зураг хүргээд татуулах асуудал биш зүгээр тухайн гэр бүл бэр нь ингээд дархан бэр болох юм бол гэр бүлээсээ ах дүүнээсээ яа яг тэр нэг өргөмжлөлч юм уу дурсгалын зүйл гардуулаад одоо ингээд дархан бэр боллоо одоо ингээд үр хүүхдүүд нь те нөгөө дүүнэр ах нартаа цаашдаа одоо ингээд дархан бэр гэж хүндэлж байгаараа гэж 50 сэвчж болж юм те улс төрийнхэн л овсгоолон ашиглаж улс төрийн юундаа л ашиглаж байгаагаар нийгэмд буруу болчиход байгаа болохоос би харж байна л да. Ер нь бол үндсэндээ бол тухайн гэр бүл өөрөө өөрсдөө л тухайн хүмүүсээ хүндлэл илэрхийлээд нэрлэх нь тухайн гэр бүлийн л асуудал. Тэрнээс тэр улс төрч өөрийнхөө карьер нэр хүнд масс таалагдахын тулд тийм юм хийж байгаа. Зүгээр одоо ард түмний дундах би энийгээ тэгж ашиглах нь бол ер нь сүүлийн үед бол бүх юм өнгөөдүүлээд байгаа шүү дээ ер нь. Гэр бүл дунд байдаг уламжлал хүндлэлийг л одоо нөгөө ингээд жоохон улс төртэй холбоотой сошиал сэвснээс болоод нийтээрээ ер нь энэ дархан бэр гэдэг хиллэг энэ зүйлийг энэ ялгуурлан гадуурхалтаа зогсоо гэдэг байдлаар хүмүүс ингээд сошиал хандаад байгаад нь би бас амар гайхаж байгаа байхгүй. Тий. Тэгээд ямар сандаа энэ зүйл байх ёстой зүйл юм болоо үгүй юм болоо одоо би бас хүмүүсийн улс төртэй битээ холиосоо байх юм байгаагаар л байгаас. Улс төрчид ерөөсөө урд хажлал хий битээ тэгэж ард гэр бүлийн тэр сайхан хүндлэлийг улс төрийнхөө юунд битээ оролцуул. Тий. Тэгээд одоо нэг байсан сайхан уламжлал гэр бүлийн одоо уламжлал зүйлийг одоо баг үгүй болгох хэмжээнд дээр авчиж тавьж байгаа байхгүй. Тэгээд одоо нөгөө манай залуучууд чинь айгүй минималист болцсон байна. Тэгээд нэг юм уламжлал гэхээсээ илүүтэй одоо нөгөө нэг глобалчлал яриад байдаг болцсон байна залуучууд тий. Тэгэхээр ингээд нэг яг нэг юм байх ёстой хүн хүнээ хүндлэх нэг хайрлах нэг юм манай монголчуудын нэг юм нэг уламжлал цаанаасаа байдаг нэг юм байдаг ш. Улаан цагаан илт хилээд өөстөө чим өстөө сайхан шүү мундаг шүү гэхгүйгээр ингээд нэг юм өдөртмийн хиллийг яриандаа ингээд тэр хүний хүндлээл өөрийнх нь үн цэнийг мэдрүүлээ авчдаг. Тэгж яхад энэ зүйлийг ингээд нэг устгах гад өвөө их гээд байгаа юм шиг санагдаад ямарсандаа та хоёроос асууж бас нэг үзэл бодол хүмүүсийн ер нь бодол ямар байна гэж бодохгүй юу. Тэгэхээр дархан бэр ер нь байх ёстой гэхдээ хэм хэмжээндээ энийг дэврүүлж болохгүй. Тий, энэ чинь уламжлалт юм шүү дээ. Уламжлалтын хиллэг байсан дээр хилгэн тэл байж л. Цагаан сараа намайг хүүхд байж яхад өвөө мөн за манай дархан бэр орж иж ин да. За суу хөө гэл энэ зүгээр хүндэл байсан байгаа байхгүй юу? Одоо зүгээр хүндэл шүү дээ.
Хүн ч гэсэн өөрөө тэрэндээ одоо тэр хүн одоо уламжлалын дагуу дахин мэргээд өөрийг одоо бие авч явах байдал одоо хандгалт ч юм уу те хүр хөвгтөө сургаж байгаа байдлыг тэр нь үүдүүд ойрол болчихсон ч юм уу те ийм имийг л байсан имийг л очиод л одоо ус төрийн байхгүй болгох хэмжээгээр тулгайцсан шүү дээ. чинь одоо тэмдэг болоод авах шаардлага байхгүй л шүү дээ. Яг зөв тий. Ус төрийнхээ үнд битээ тэгэж ашиглаач юм. За 3 дахь сэдв энэ үрээд өндөрлөж байна. Тэгэхээр өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж урилга хүлээн авч 3 өнцөг контентд минь оролцсон 2 зочиндоо баярлалаа. Контент минь энэ хүрээд өндөрлөж байна. За баярлалаа. За баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.